За сайн байцгаана уу? Би Батнах байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би Чикагоос мэдчилж байна. Happy Halloween. За би ингээд өнөөдөр Чикагогийн бахархал болсон Chicago style Italian beef sandwich-ийг хийж үзүүлэхээр бэлдээд байна. За ингээд энэ сэндвичэнд бол их олон төрлийн бол орохгүй. Хийхэд бол жоох ажиллагаа ихтэй боловч амархан. За маш их спайс орно. Жио хийхин тулд, шүлийг гаргаж явахын тулд. За үхрийн мах бол гуйны махаар ихэнхдээ идэг. Гэхдээ би энэ удаад хааны махаар хэлээ. За French roll талх нь бол ихэнхдээ French roll хэрэгэлдэг. За шүл гаргаж авахын тулд энэ үхрийн бэлэн шүл хэрэгэлж байна. За хідэн sweet pepper. За Italian sweet sausage combo ихтэй хэрэглэнэ. За тэгээд нэг хідэн саримс provolone cheese давс гэх мэт хідэн зүйлүүд орно. За хамгийн түрүүнд юу их гэхээр маха хийж дэвтэж талхаа одоо бас дэвтэж идэх шөлөө гаргаж авна. Тэрийг болохоор jus гэж нэрлэж байгаа. За тэр шөлөндөө хийх одоо энэ spice одоо амтлагчтай баг зэргийн хайрчин хайрхаар яадаг гэхээр одоо энэ амтлагчийн spice нь одоо сэрэгдэг, айгуу гоё үнэр, амт нь илүү айгуу илүү гоё хурц болдог. За ингээд их хайрж болохгүй яг тэгэхээр энэ орегано, basil эднээс нь жоохон түлхчих гэдэг. За ингээд баг зэрэг хайрчаад энийг кофе машин гэдэг одоо энэ машин грайндераар хөнтгөлнө. За тэгээд за spice гэх юм бол хэрвээ халуун ногоотой нэг сайн идэж чаддгүй бол одоо hard peppers болон chili pepper хоёрын одоо баг зэрэг одоо paprika гэх юм уу баг зэрэг багасгачих хэрэгтэй байдаг. За махаа бол хэрчиж багасгахгүй бүтнээр нь ингээд хийчихнэ. За тэгээд stock буюу одоо энэ үхрийн бэлэн шүлөө нэмээд саримсуудаа бүтнээр нь хайцлах шаардлагагүй ингээд хийчихнэ. За spice сайн тараагаад ингээд шүлэндөө сайн шингээгээд ингээд хийгээд өгчнө. Баг зэргийн давс. Давсаа бол ер нь баг автар хэрэгтэй дараа нь нэмж хийж амталж болно. Хэвтүүлчвэл багасгаад аяг хэцүү байдаг. За ингээд нэг 2-оос 3 цаг хугацаанд 375 Фahrenheit-ийн түвшинд болгоно. За тэгээ гаргаж яваад махыг бол мах бол болцсон. Арай нэг ял зулаг байгаа. За энэ махаа ингээд сайхан ялгар утанд боогоод хөрөгчөнд хийчихнэ. Шөлөө болохоор ингээд сайн шүүгээд авчна. Доторх энэ амтлагчд болон саримсны одоо энэ шаар байгаа. За шөлөө бас ингээд битүүлээд хөрөгчөнд хийчих болно. Энийг ахаад нэмээд би маарл ашиглаж шүүлсэн. Яг тэгэхээр маш их хар перц болон юуны одоо тэр нунтаг юу хөвж исэн. За ингээд нэг өдрийн дараа энэ маха хөрөгчөнд хийгээд ийм хөрсөн баг хүлтэх шахуу ийм хатуу үед нь хэрчгэд аяг амархан байдаг учраас ингэж хөрөх хэрэгтэй. За шууд бүлээн юм уу одоо дөнгөж гарсан махыг хэрчвэл бутраад байдаг. Тийм учраас маш сайн хөргөөгд хөрөгчний төвшөнд болгосон байх хэрэгтэй. За гараараа ирч болно. Айл болох нэмхэн ирч хэрэгтэй. За над бол ийм хэрчдэг машин байсан учраас хамгийн бага тохиргоон дээр хамгийн нэмхэн ирчдэг тохиргоон дээр нь тавьчихад баха ирчлээ. За ингээд айл болох том ийм талбар хэмжээтэй ирчих хэрэгтэй боломжтой хэмжээгээр. За ингээд мах бэлэн. За одоо энийг шүлэндөө одоо ингэж дөрж агаад хийн. За Italian beef sandwich бас Italian beef sandwich combo гэж бас байдаг. Тэр нь юу ордог гэхээр Italian sausage ордог. Тийм учраас одоо би ингээд Italian sweet sausage бас шарах гэж байна. За хажуугаар нь бас Italian beef sandwich-ын дээр sweet pepper дээр нь тавьдаг.
За тэр пепер нь бол ихэнхдээ ер нь ресторануудаар бол green pepper байдаг. Гэхдээ би ийм алаг ийм олон өнгийн ийм пепер хийчлээ. За sweet pepper бол их болгоод хэрэггүй нялцаатлан баг зэргийн зөөлрөхөөр нь гал дээрээс авчиж болно. За амтлагын хувьд гэх юм бол нэг давс garlic powder, onion powder тэгээд баг зэргийн давс black pepper тавьчих болно. За sausage бол харин маш сайн болох хэрэгтэй. За ер нь бол Италийн spicy sausage байдаг. Гэтэ sweet sausage бас хэрэглэж болно. За ингээд бүх зүйл бэлэн. За ингээд өгсөрөх ажилдаа оръё доо. За шөлөө би буцлагдсан байгаа. Буслам халуун шөл байна. За махаа ингээд хийгээд твтээгээд халаачна. За тэгээд талхаа бол хайрж болно. Би энүүдэд хайрсангүй. Зарим ресторанууд бол хайрдаг, зарим ресторанууд бол хайрдаггүй. Манайх пиццаны газар ажилладаг байхдаа бид нэр дандаа талхаа хайрдаг байсан. Тэгээд чиз бол provolone cheese хэрэглэж байна. Моцарелла бас хэрэглэж болно. За ингээд махаа сайхан оолоод маш их мах орох хэвээр. Тэгээд Chicago style одоо энэ сэндвичний гол онцлог гэх юм бол энэ жиу гэж нэрлэдэг байгаа энэ шүлэнд нь дүрдэг. За тэгээд бүр дэвттэл нь нортол нь энд дүрнэ. Тэгээ энийг болохоор juicy гэж байгаа, wet гэж хэлж байгаа, бас dunked гэж хэлдэг. Энд ресторанд орох гэж байгаа тэгж хэлж авч болно. Dry гэх юм бол одоо хуурайгаар нь авах гэх юм бол дүрж энэ талхач дүрхгүй. За дээр нь болохоор одоо энэ Italian hot giardiniera гэдэг энэ айгүй юм spicy олон ногооны юм даршилсан юм талхач байдаг. За тэгээд дээр нь тэр sweet pepper, шарсан sweet pepper бас тавиад. За ингээд ерөнхийдөө энэ бол Italian Chicago Italian style sandwich энд байна. Талх нь нойтон өхрийн одоо шүлэн твтээсэн мах. Тэгээ олон төрлийн pepper дээр нь. За одоо болохоор би одоо комбог нь хийж үзүүлье. За энэ дээр нь болохоор мэдээж болгосон Italian sausage тавина. За тэгээ beef бас тавиад тэгээд sweet pepper болон hot giardiniera тавиад за бас дүүрэн талхаа норгож одоо wet хийгээд за ингээд энэ болохоор Italian combo sandwich болж байгаа. За Chicago-д ирэх юм бол тэгэл энэ хаасаагүй энэ мухлагууд энэ сандвичийг зорж байгаа да. За тэгээ side curly fries бийсэн. За ингээд одоо амталж үзье да. За талх нь бол нойтон ингээд яатсан. Бүр шүлэндээ твтцсэн. Их махтай өхрийн. За амтны үед гэх юм бол үнэхээр гайхамшигтай гоё байсан. За амтлагчаа бол тэр шүлнийхээ амтлагчийг шүлөө бол би баг зэрэг ус нэмж арай жоох шингэсэн. Их одоо spicy болсон байсан. За тэгсэн ч гэсэн шүлэн айгүй гоё өтгөн амттай байсан. За Italian beef sausage combo нь бол мэдээч илүү гоё. Миний одоо дуртай нь. Илүү би энд нь илүү дуртай. Яа тэгэхээр мэдээж дээр нь Italian sausage нэмсэн. Илүү их махтай. За талхны хувьд ийм нойтон ийм шүлтэй жоохон нэвгүй сонсогчиж магадгүй. Гэхдээ яг идэхээр үнэхээр гоё. Ийм жигтэй талах. За ийм гоё хоёр сэндвич байна. За Chicago-гийн маш том соёлын түүхийн одоо нэг хэсэг 1930-ад оноос энэ сэндвичийг хийж эхэлсэн гэдэм бэлээ. За ингээд миний хийсэн юм таалагдсан бол лайк дараарай. Тэгээд намайг миний channel subscribe хийгээрэй. Цааш нь share хийгээрэй.
За дараа гоё юм ихээр дахин уулзъя. Баярлалаа.